дараагийн мэдээ хүргэе. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн засгийн газар шийдвэр гаргалаа. Монгол Улсын засгийн газар 2026 оныг боловсролыг дэмжиж болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил хамгааллын асуудал гарах цогц бодлогыг тодорхойлох, бүс орон нутгийн онцлог тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн төслөн барьж явуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр болж байна. Монгол Улсын засгийн газар энэ 26 оныг боловсролын дэмжих жил болгон зарласан. За энэ хүрээнд бол одоо дан ганц цэцэрлэг сургуулийн хүртээмжийг шийдээд орхих биш, тийм ээ. Хамгийн гол нь одоо энэ боловсролыг дэмжих жил болсонтой уялдуулж хүүхдийн хөгжилийн асуудал, хүүхдийн оролцооны асуудал, хүүхдийн хамгааллын асуудлыг тогтсоор нь одоо шийдвэрлэх одоо энэ шийдлүүдийг гаргаж танилцуулаа гэсэн. За энэ дээр хамгийн гол зүйл бол хүүхдүүдийн цуслангийн асуудал байна. Нийгмийн сүлжээн дэх 16 нас хүртэл хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг бас 4 яамны донд ажлын хэсэг нь байгуулагдаад үзэл баримтлал нь одоо боловсруулагдаад явж байна. За энэ ажлыг бас улсын хуралд одоо өргөн барихын процессыг эхлүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ засгийн газраар оруулж хилцээд одоо хууль журмын төслийн тухай хуулийнхаа яг л бүх процедурыг хангаад ингэ явах юм аа. За энэ дээр бас хүмүүс бас анхаарч үзэж саналаа өгвөл их сайн парламент руу удахгүй байшнаа. Сургуулийн орчны эрүүл мэндийн аюулгүй байдлын тухай хуулийг бас үзэл баримтлалыг баталж намрын чуулганаар одоо өргөн барьж хилцүүлэх гэх мэтчлэн цаашдаа хүүхдүүдийг одоо өвдснийхэн дараа биш эрт илрүүлж өвчлөлийг одоо эвжилдэг цаашдын одоо хүүхдүүд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчлэгийг төвөгж хэрэгдлэгүй байх амьдарж байгаа бүс нутаг орон нутгаас бүхэл төрлийн тусламж үйлчлэгийг авах энэ боломжийг бүрдүүлэх тал дээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа эрчимжүүлэх тал дээр одоо өнөөдрийн засгийн газрын урал дээр үүрэг даалгавруудыг өгж ажиллаа. За хүүхдтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессыг боловсронгуй болгож хүүхдийн эрхийг хамгаалах энэ чиглэлээр хууль зүйн төргийн яамны хариа байгууллагууд, хууль эрх байгууллагууд онцгой анхаарч ажиллах. За энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль дүрм журмуудын судалгаа хийх, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг хууль зүйн төргийн сайдад даалгалаа. Мөн хүүхдийг эхийн эвлэлд байхаас нь эрүүл мэндэд нь анхаарах, жирэмсний хяналттай цэцэрлэг сургуулийн хүүхдийн эрт илрүүлэхийн тогтолцоог бүрдүүлж, цэцэрлэг сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах, одоо хэрэгжүүлж байгаа ажлаа эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм а.